хурд тасарнаас ховыг туудах хүчтэй сайхан хүлгийхээ жоног талбат сэтгэл баяраар хадин цаадгаа Усин шинээр зурах замаар Тэнхэд хүлгийхээ жоног талбат Учрын сайханд сэтгэл яраа Арухан цагаан аждан шинтэй ардын буйныг Манай ог биегээ зогссон байна манайхаа. Алийг толгоогоор саргаад явах шаарга. Хамгийн урд цааны. Одоо урдаас гэж яхаар энэ 6796-г хойноос нь салгаад ойрхон тулах чадвар сайтай гарч ирээд. Бөөндөө яваад тэгээд авъя да. Урдаа яваа. Нөгөө засамлаа салаад өгсдөг дээр гарахгүй хэрэгцсэн. Тэгвэл яваа юм. Тороос байгаа гэж чинь тороосоо дэлгээд байж байгаа хэлсэн байгаа шүү. Энэ та явахгүй гэдэг. Тороос нь цэп хийгээд явахгүй. Болохгүй давхар чирээд ирсэн. Цэп байгаа л дээ. Тэгээд одоо ийшээ юу яа? Даваад өгөхөд хэдүүлээ наан зогсохороо туулах чадвар сайтай одоо Яна 700 норд мордо урд нь гаргаад араас нь хийрэх магадaltaанууд нь ингээд 3 групп болоод ингэж явахгүй бол дунд нь явж байгаа машинд хийргээ зогсчих юм бол аршаа хинч биш болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг 3 хэсэг хуваагдаад бүр явахгүй хэсэг нь хойно чирүүлнэс ойлголттой. Занаахын жиргүүлийг буцаж ирээд зоргоо авчин дөө баг. Би тэд ажлаа авчих ганцаараа наа. Хамгийн наад. Намайг авчихсан дараа. 2025 оны өвлийн тээврийн ажилд явж байна. Улаанбаатар хурлийн удаа тээврийн хамт олонтойгоо ингээд 2025 оны 11 сарын 18-ны өдөр Одон будаа компаниас Орос тавны хойдлоос будаа тээвэрлэхээр ингээд явж байна. За ингээд будаа тээврийн ажлыг зохицсонд ороход бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн гол бүтээгдэхүүн болох Улаанбаатар тээврийн ажилд бол одоо өвөл зун хавар намар ихгүй, халууны халуун ихгүй, хүүтний хүүтэн ихгүй. Манай хамт олон бол одоо хоёргүй сэтгэлээр бүтгэж нэг хамт олон болж ажиллагаа. Энийн нэг тод жишээ гэх юм бол одоо ингээд 14 автомашин өнөөдөр ингээд сувааталтад гараад явсан. Хамгийн ард явсан машин маань одоо эндээс 3 км-ийн цаана тэргээ зогссон учраас ингээд арай туулах чадвар сайтай боломжтойг нь тэргүүлийн салгаад ингээд хамт олноор очиж гаргаж авах гээд бид нэг бэлтгэл ажлаа хангаад байж байна. Өмнөний гавийг тэмэтийн доочхор өрний алтан ончны түрхээ сайхан хүлгийхээ жолог талбат сайхан алтрахар нэрээ дуудаа Арухан цагаан аждан шинтэй ардын буйныг пэж авна би жаргалторны айтуны нэгэ жолооч миний жаргалбай
Саахан 87 онд ирээд цэргээс халагдж ирээд Тэжээл тээврийн 26 дугаар автоазад засварчингаар орсноос хойш одоо 38-д хавраад ургас тээвэрт явж байна да. За ер нь сайхан нь бас нэг ийм сайхан ажил хийж яваагаар бас бахархан. Хэцүү нь бол хээр одоо идрээд суух шиг хэцүү юм бол байхгүй. Гэхдээ хуучин цагт бол одоо хамт гарсан бол хамтаараад ирдэг. Нэгийгээ орхитгоо. Нэг тийм бичигдээгүй сайхан хуультай байсан. Тэр үеийн баазын ахмад жолооч нар ч одоо тэгэл дагуулад гарсан бол ямаа заа сурган дагуулж явна. Ажил үйлстэйгээ сайхан болдог байлаа. Тэгээ олон жил одоо намрын ургацанд гарахаар ч одоо намар хөөхтүүд хичээлд явах гал цүнхөө өрөөд гарахаар сэтгэл хөдлөөд машин дэргээ тойроод вилдээд яа хүн болгонд бас нэг өөр өөрийн дуртай үйлрэл өгдөг. Ах нь бол намрыг одоо жинхэнэ ажил уцалсан ой үйлрэл гэж бодож явдсан шүү дээ. Энэ сайхан олон залуучуудтай мөр зэрэгцээл явж байна. Нэгэн үе одоо дүүн болоод их олон сайхан ахмадуудтай явдаг гэсэн. Нэг л мэтгэл өөрөө одоо эдрийнхаа хамгийн ахмад нь болоод гараад ирсэн. Та гэж хөндлүүлээл. Их гоё штэ эдэр ч одоо ингээм хамт явж байгаа. Заримдаа өстө үе юм шиг ноцолдод тоглоно. Заримдаа зүгээр нэр ямар нэгэн юм тэнд ингээ зогсох юм тийм болоход ер нь юм хийхгүй дээ. За та жоохон байж гэл. Тэгээд байж идэг. Тэгээ одоо нэг 20 жолооч Улаанбаатар горилд бол одоо нэг парагч шиг юм одоо бол нэг багаараач гэдэг юм уу хамтарч явдаг. Энэ Улаанбаатар горилд ч одоо их олон жил явж байна да. Одоо 20 гаруй жил болчихоо. Улаанбаатарт нь вахтанд явдаг байлаа. Автошик гэдэг компани нэр дээр Чагнаа дарга гэж 22 дугаар баазын дарга байсан мундаг хүний компани дээр явдаг байлаа. Сүүлд нь дархан дээрээ 11 онд ирлүүдээ Улаанбаатар горилд чинь. Тэгээ тэрнээс хойш бүр амар байнга явж байна да. Тэгээ нэг сайхан онцлог нь болоод ингээ бөөнөр явахад одоо наад хоёр дэрэг чинь нэг нь бол гараад ирлээ. Нөгөөлтгөө одоо ингээ шороо тасж жагаад гаргаад ирнэ. Ингээ олоолаа явах шиг сайхан юм замаа гаргана, бөөнөрөө биенийгээ хөтлөөд гаргана. Тэрнээс одоо дөрүүдээ давхаа явчих юм байхгүй. Сүүлдээ тоцорсон би оцорчлоо гэж айх юм байхгүй. 38 жил намрын ургацсан дараа гэхээр бас урт хугацаа өнгөрцөн байгаа биз. Тий. Аваа хөдлөхтэй хийхгүй гэж бэлдэж явах шиг байна да. Амар сайхан тал байна. Үерийн усны шагаяо. Аммотрын шарга байна. Сан зорсон 내게 줄러요 옷이 칭흐르다와 왜나 홀링 어도 딩다하요 달리 헛딩이게 왜나 산선절성 Гэрцгээрээ чадахгүй одоо ингээд эднийгээ дагаад ачаагаа хашаа будаага хачаад явж байгаа.
сайхан байдаг шүү дээ. Сурсан юм болохоор тэгээ зүгээр байж чадахгүй. Биднийг явахаар дагаад явж идэв. Иймэрхүү явж юм даа гэж одоо ч миний амьдрал тэгэл жилийн төрөө үйлрэл иймэрхүү байдаг. Аавынхаа тавын хүүхдээ хасаал. Тэгээд сууж явдаг гэсэн. Одоо 16 оноос хойш тэрийн жадаач хийж байна. 16 онд анх Улаанбаатар бололтой гэрээ гэж хамтдаа байгаа нэрч. Одоо 9 жил тэгж явж байна да. 3 ахмад жолооч 3 нэг 60 гэж байгаа. Нэг нь 60 нэг занаа өтөж чадсан байхгүй. Урдны жилүүдээс зузаан тогтсон учраас замын нөхцөл байдал бартаасаад ихтэй учраас бид нар өглөө дарахнаас аяллаа эхлүүлээд одоо ингээд үдийн цайгаа лавааны өвөрд ингээд зогсоод цай хоолой идээд таашаа аяллаа хөргөлж төлөхөөр төлөвлөд байж байна. Тэгээ өнөөдрийн бидний энэ явж байгаа хойшоо явж байгаа ажилд бол энэ аж ахуй нэгж маань өдөр шөнөхгүй очсон тээврийн хэрэгсэл болгон дээр ажилт хийгээд өгдөг. Тэгэл бид нэр буцаал шөнө бол мэдээж энэ зам цаад бэрхшээлтэй байгаа учраас шөнө бол хөдөлгөөнд оролцохгүй. Тээврийн хэрэгслийнхаа ачаа бүрэн бүтэн байдлаа бүгдийг хангачаад маргааш өглөө гэгээд цагаатаа тэр наашаа хөдөлгөх хэмжээтэй хийж явж байгаа. Зурагтай наацсан. Ямар нэг юм. Ярин гадуундаа айгандаа аль тийм. Өндөртөө орох юм аа. Өндөө шарж идэв. Өндөг байгаа. Эйгүй. За. Стандарт хоол. Өдөр сайхан байна. Тэрэг бүрдэг айны жолоо дэшэвэ Үсин тэннэгэр чөлдөөё Улсын цэнхэр даваавэна Холлын ододын дохоё Халлын хоттын гэвэна Сансан зорсон хэрэг бүтэк Атын шарзам тэшэвэ Сайхан учрал зэрэг бүрдэг Айны жолоо дэшэвэ Үлгэр домгийн далайо Үтийн говь хаяавэна Нурдах хунгийн налайо Нутгийн ардын өргөвэна Сансан зорсон хэрэг бүтэк Атын шарзам тэшэвэ Сайхан учрал зэрэг бүрдэг Айны жолоо дэшэвэ Сансан зорсон хэрэг бүтэк Атын шарзам тэшэвэ Сайхан учрал зэрэг бүрдэг Айны жолоо дэшэвэ Нэг хөрлөхөр гайгүй шүү дээ. Нодол мод бол гайгүй янз юм биш. Ерөөс ингэж хийрдсэн. Энэ жил аяг. Над дээр байжсэн бол
Харин обо явахгүй. Би бүр тэр доор харин хар дээр бид гурав зогсож байгаа. Чамайг баг инээд өксөд ихтэнгүүт би араас чи шавж. Тэр бол энэ зогсож байгаа дөөлт бод. Нэмээд авчихсан ш. Энэ дээрээс нь асал уруудаа хажуугаар нь тэр доор нь явах уу? Тэг. Хаж явах. Бүгд үү? Хаж явах. Энэ өндөөгөө гараад утсан. Айдгүй хайваа таа. За бид будаа очих газараа Одон будаагийн компани дээр ирсэн байна. За эхний машин очиад чиргүүл начигтай гараад ирлээ. Зам бол нэлээд цас орсон, шуургатай. Зам хаагдсан байдалтай байна. Одоо тэгээд ямар ч өнөөрөө будаа бүх төвшин дээр будаага очиж аваад тэгээ өглөө эртхэн хөдлөнө. Тэгээ эрт хөдлөхдөө зам жалга малгай цэвэрлээ, даваа маавныхаа цасыг цэвэрлээ. Тэгээд давнаа. Зам бол нэлээд шанг байна. За би одоо 95 онд Батлан Монголын төв нийгэмдгээр дасаа бүгж бай сууж тэрийг сүүл хамгийн сүүлд төгсөж ирсэн. Тэгээд одоо 30 жил алтан шар замтай холбогдож явж байгаа. Тэврийг сайхан шүү дээ. Одоо ингээд хамт олонтойгоо бөөнөрөө ингээд жаган зовлонгоо хаваалцаад явж байгаа сайхан шүү дээ. Тэгээд ядгаа зоны дэлгэр цагт бүр сайхан шүү дээ. Тэгээд өвөл яг жоохон хэцүү. Гэтэ сайхан хэцүү юу байна, сайхан юу байна. Яг энэ жил яг ойрхон цасаараа замын нөхцөл жоохон хүнд болчихлоо. Тий. Зам л жоохон хүнд байна. Түүнээс давгүй байна уу? Болчихлоо. Одоо шөнө бүгдээр ачаад өглөө цогл хөдөлцгөө тэгээд шөнө 3-4 цаг хүртэл ачих байлгүй. Тий. Тэгэхгүй бол маргааш энэгээ бөөнөрөө авахгүй давж чадахгүй шүү дээ. Тий. Тэгвэл Багаараа олоолаа явахгүй. Ер нь бие биендээ дэмтэй юу? Дэмтэйш хамаагүй дэмтэйш ганц хоёроо явах олуулаа явах хоёр та нэгэндээ туслаа дэмжээд нэгээ явахгүй ганцаар нэгэндээ тавчаагаа ч бас тэгээд явна шүү дээ. Ганц нэгээр явах хэцүү шүү дээ.
шинхэн үлэр хатсан тэнгэр шинхэн үлэр сэлний амьсаа шинхэн өглөө болгон дандашин шиний хаа эрдийн өглөө шиний хурмын өглөө шиний үсгийн өглөө шиний гачрахын өглөө. Улаанбаатар гурилтай манай компани одоо 15-6 жил хамтарч ажиллаж байна. Одоо тэгээд яг ийм хүнд өвлийн нөхцөлд манайх тээвэр хийдэг. Тэгээд жолооч нартайгаа бол одоо бараг л ах トゥ болцсон л бүгдийг таньж мэдээд нээд хэрэгэд явж байна да. Тэгээ манай залуучууд бас мундаг залуучууд багаар ажиллах чадвар сайтай. Дандаа залуучууд манай компанид тэгэл өөрсдийнхөө хөгжөөл, техникийнхаа хөгжөөл тэгэл 3 хоног сэргэлж шүү дээ. Бас нэлээд нөхсөр юм боллоо тий. Нэлээд шуурсан байна тий. Тий, нэлээд шуурсан тий. Бүх замаа таглаад авсан шүү дээ. Одоо энэ тээвэрчид чинь мундаг болсон байна. Том техникүүд нь том сайжирсан юм байна. Тэгээ бас их багаар ажиллах чадвартай байдаг юм байна. Илүү ч нэг одоо юугаар бол парагц маягаар ингээ явцдаг. Тэгээд хин нэгэн суух юм бол тэрийг орхиж хаяхгүй. Тэгэл бүгдээрээ нийлээл хурцаа бариад зам засаад бядуутай нийлээл одоо ийшээ бол ингээл зам засаад явчихна. Тий. Яа. Араа салсан юм уу? Турбинууд
Яндангаа хаацсан биш үстэй. Ингээ саат бол одоо тэгэхээр хүлээгээд зогсож байгаа шүү. За би одоо 3 үе дамжсан жолооч. Манай аавын аав жолооч байсан. Голтой аймгийн 7-р оцт жолооч байсан. Миний аав бас Голтой аймгийн 7-р оцт жолооч байж байгаа. Сая 7 сарын Монгол улсын гаяа тээвэрчин гэдэг цолсон байгаа. Би Монголын цагдаад 2000 онд цагдаа гэртээнд ороод тэгээд 25 жил ажиллаад би Монголын цагдаад ажиллаж байгаа. 2021 онд би тэтгэвртэй гараад тэгээд ерөнхийдөө сүүлийн 4 жил яг одоо энэ тээврийн гэрэг барьж явж байгаа. Тэгээд энэ Улаанбаатар хурлын одоо нэг 21 жолооч байдээ. Эдгээртэйгээ нэг баг хамт олон болж Улаанбаатар хурлын удаа тээврийг удааг одоо тээвэрлэх одоо энэ ажилд 4 жил одоо ингээд энэ хүмүүстэйгээ хамтарч ажиллаж байгаа. Ерөнхийдөө аавынхаа бас залгамж халаа болгоод ерөнхийдөө ажиллаж байгаа. Энэ хамт олонтойгоо бас ингээд хээр хөдөө одоо цастай, зодтай, шавхтай, бороотой юм цаг үед одоо хамтарч ингэж би нэ бас түжид тулж ингэж явдаг өгдөөс сайхан байдаг шүү дээ. Өнөөдрийн байдлаар бол одоо ингээд цас нилээ орсон зам харгуу өлөөнтөө зам агцсан юм үед одоо ингээд одоо бүгдөө хамтраад замаа гаргаад хамтраад ингээд явж сайхан байдаг. За одоо ингээд эхнийхээ жалган дээр ирсэн байна. Одоо ингээд бүгдөө цуу зогсож байгаа хөрзөө барайл замаа цэвэрлэн штэ одоо энэ дээр. Тэ. Ер нь л цас бол нилээ зууцаа орсон, дээрээс нь шуурц учраас нилээ явахд хэцүү л. Бүгдөө л хөрзөө ирсэн одоо тэр жалган дээр одоо жалгаа цэвэрлээ авчаавал дээдгээ нөгөө аваа байгаа шүү дээ. Тэгээд наахтай бас сайн одоо нөгөө газрын бүрсээ харлуулж байгаа. Явхоо дээр очиод мөнгөнд очиж заачаатаа хашиж их. Тийргээ зогсчод эргээд хөдлөхөд хэцүү. Хашид эргээ ирчихгээд айгуу зодонтой шүү дээ. Өөрөө хэцүү. Сүүлийн орсон цас нэлээ араа бас дээрээс бас шуураа болсон цас нэлээ хаталцсан. Хамрын мөнгөн шагшраа хот шинжин унтаавэ намарааго одны ажил боцолсон намарааго оцин хамтда дурам таяунави оргаци хатэр ургистэхэн явндаго Буцах шуудын ойхон дангана Боин камрын өртөн сэвшээ Хармын өдөртөн жарна намарааго Асан эмсэн ажлын намарааго Оцин хавутта
үргэстэйхэн явандаа Өтрөм дасгсан алтан бороо үеийн давцсан зүрхэн шивнэ сарран шүнжин шингээгүй наммараако саршгүй шижгэрхэн наммараако Улсын хавутан дуран таяунави ургацыха тевр үргэстэйхэн явандаако Улсын хавутан дуран таяунави ургацыха тевр үргэстэйхэн явандаако За манай Улаанбаатар гурил компанитай хамтарч ажилладаг нийт одоо 20 гаруй байнгын үйл ажиллагаатай 20 гаруй одоо тээвэрчид, тээврийн жолооч нар, за тээврийн хэрэгслүүд бол Улаанбаатар одоо жилийн намар цаг, за бусад цаг үед бол хамтарч ажилладаг ийм улсууд бол байдаг. Ер нь бол жилийн 4 улиралд өвөл зун намар хаваргүй одоо салхи бороо шуурга цас эдгээр зүйлийг бол үл харгалзан одоо манай компанитай хамтарч за уртын болон богны ийм тээврүүдийг хийж Улаанбаатар за Монголын ард түмний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн за стратегийн хүнсийг одоо гарал үүслийг хамгийн ихний түүхийдийг одоо тээвэрлэн үйлдвэр дээр хүргэж ирдэг нь бол манай тээвэрчтэй маань бас гавья онцлог ийм тарих хурд тасарнаас хавыг тодах хүчтэй сайхан хүлгийхээ жоног таллаад сэтгэлд баяраар хадиг цаадгаа нийт тээвэрчид та бүхний маань алтан шар зам үлзээтэй байх болтугай. Улсын шидээр зурах замаар тэнхет хүлгийхээ жолог таллаад учрын сайханд сэтгэл яараа Аррухан цагаан аждаад шинтэй ардын буйныг тээж авнаби жаргал торны айдууны нэгэ жолооч минь жаргаад баяраа Мэхийн дооч хорхорны алтан ончны түрхээ